Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны мэдлэг ирээдүйн тань орлогыг тодорхойлно ураатай бидний 5 минутын сурцгай цуврал бичлэгийн 5 дахь дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнд Forex арилжааны техник шинжилгээ мөн ханшийг яаж хэрхэн харах вэ талаар бяцхан зөвлөмж өгье. Техник шинжилгээ гэдэг нь платформ дээр бидэнд өгөгдсөн ханшийн өнгөрсөн түүхийн график дээр шинжилгээний хэрэглэх түүнүүдийг ашиглан ирээдүйн ханшийн хөдөлгөөний таамаг дэвшүүлэхийг хэлнэ. Техник шинжилгээхийн арилжаанд ороход бидэнд бусад шинжилгээний аргуудаас илүү нарийн таамаг дэвшүүлэн арилжаанд орох боломжийг олгодог. Ханшийн чартанд зурлаг хийх байдлаар шинжилгээ хийдэг олон хэрэглэгт түүн байдаг. Эдгээр хэрэглэгт түүнүүдийг платформ дээр objects гэж нэрлэдэг. Жишээ нь Trendline, Fibonacci Retracement, Channel, Elliott, Gann гэх мэт. Харин платформоос тооцооллыг нь хийн автоматар шинжилэгдэн өөрчлөгддөг хэрэглэх түүнүүдийг индикаторс гэж нэрлэдэг. Жишээ нь Moving Average, Stochastic, Bollinger Band гэх мэт. Ханшийг хэрхэн харах вэ? Юуны төрөнд бид урт хугацаанд ашигтай арилжаа хий гэвэл ханшийг томруулсан зургаар харж сурах хэрэгтэй. Жишээ нь дээрх зураг дээр евро болон Америк долларын хослыг нэг өдрийн чартан дээр харж бүтэн cycle маягаар та бүхэнд харуулж байна. Мөн ханш хэр эрчтэй хөдөлж байгаа нь тэмч чухал биш. Харин ямар дүр зураг үзүүлж байгаа нь хамгийн чухал юм. Бүтээгдэхүүний ханш нь үнийн шал таасны хооронд сувг үүсгэн тодорхой нэгэн паттерн хэв загвархийн түүнийгээ батлан хөдөлдөг. Хэв загвар буюу паттерн нь тухайн явж байгаа чиглэлийг үргэлжлүүлдэг, эргүүлдэг, мөн баталгаажсан тал руугаа хөдөлдөг гэж гурван ангилагддаг. Чиглэл үргэлжлүүлдэг хэв загварт flag, pennant гэх мэт олон төрөл байдаг. Харин чиглэл эргүүлдэг хэв загварт double top, double bottom, triple top, triple bottom, head and shoulders гэх мэт олон загвар багтдаг. Доллар болон Японы йений өдрийн чартан дээр харахаар энэ хэсэг дээр 2016 оны үед triple bottom гэдэг паттерн үүсгээд дээшээ явсан байж байгаа. Энэ бол чиглэлийг эргүүлдэг паттерн. Өсөлтийн чиглэл маань өөрөө энэ паттернаар иргэсэн байж байгаа. Ингээ хүчтэй яваад 2016 оны 11 сарын үед double top гэдэг паттерн хийсэн байж байгаа. Энэ хэсгээс доошоо унаад ерөнхийдөө уналт маань өөрөө энэ цагаан одоо тодор зурсан цагаан энэ channel дотор ингээ явж байгаа. Дотроо жижиг sub channel-уудыг хийгээд ингээд явж байгаа. Энэ хэсэг дээр болохоор өмнө үүсэн байсан энэ тааз энэ шал болсон. Энэ шалан дээр болохоор divergence гэдэг чиглэл эргүүлэх төрлийн паттерныг хийгээд дээшээ явсан. Энэ хэсэг дээр мөн адилхан чиглэлийг эргүүлэх төрлийн уналтын divergence хийгээд ингээ явсан байж байгаа. Тэгээ ерөнхийдөө та бүхэн ингээд харах юм бол өмнө нь тааз байсан үнийн зон маань өөрөө ингээд шал болсон байж байгаа. Энэ өмнө нь болохоор энэ дээр шал болж исэн энэ маань өөрөө ингээд хойштоо ингээд тааз болоод ингээд явсан байгаа. Евро долларын ханш өдрийн чартан дээр 2016-аас 17 оны хооронд мөр толгой мөр гэдэг паттерн үүсгээд confirmation сэтрэлтэй хийгээд pullback хийгээд дээшгээ авч чиглэлд 2018 оны 2 сар хүртэл явсан байгаа. Энэ хооронд ханш маань өөрөө шал таазуудыг эвдээд мөн өсөх чиглэлийн channel буюу сувг дунд явж байгаа. Энэ хоорондоо ascending broadening wedge гэдэг паттерн хийгээд явсан. Мөн down channel гэдэг паттернийг down channel-ийг хийгээд straight явсан байгаа. Энд trend line зурсан, энэ trend line straight явсан. Харин 2018 оноос хойш унахтаа бол triple top гэдэг паттернийг энэ хэсэгт хийгээд доошогоо өмнө явсан өсөлтийн авч чиглэлийн channel-ийг доошоо эвдээд явсан байж байгаа. Мөн энэ 2018 оны 5 дугаар сараас ерөнхийдөө одоо хүртэл энэ down чиглэлийн channel дотор ингээд явж байна. Ингэж channel дотор уналт хийхдээ triangle үүсгээд явсан байна. Дээшээ чиглэлийн up channel-ийг эвдээд явсан, дахиад up channel-ийг эвдээд явсан. Энэ хэсэгт diagonal triangle гэдэг паттерн үүсгээд энийг эвдээд доош одоо унаж байна. Мөн divergence гэдэг паттернийг хийсэн байна. RSI гэдэг oscillator төрлийн индикатораар ингэ шүүтэрдэж үзэхээр тэгэхээр ер нь ханш маань өөрөө сувгаас сувгийн хооронд шал таазуудыг хийгээд шал таазуудын хооронд паттернууд хийж ингэж явдаг байж байгаа. Чиглэл эргүүлсэн паттерн энэ тохиолдолд бол хоёр харагдаж байна. Head and shoulders болон triple top чиглэлийг эргүүлж байгаа паттернууд бас хэдэд харагдаж байна.
чиглэлийг үргэлжлүүлж байгаа паттернууд хийж харагдаж байна. Ascending, broadening wedge тэгээд down чиглэлийн channel-уудаа эвдээд явсан. Энэ дээр triangle үүссэн гэх мэтчлэн ингээд хашнууд хийж явдаг байгаа. Бидний бэлтгэсэн энэ удаагийн бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгүүд дээр бид та бүхэнд энэ удаагийн бичлэгээр оруулсан мэдээллүүдийг илүү нарийн задлан хүргэх болно. Та бүхэн биднийг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.